Praise the Lord for the church. За эзэнт чуулганыхын төлөө алдрыг өргөё гэж. Amen. Thank God for the church. За эзэн чуулган байгийнхын төлөө алдрыг өргөё. I am so privileged that I have a church. Би чуулгантай байгаадаа үнээр талархахгүй байхын аргагүй маа гэж. Амен. Oh. I love the church. Би чуулганд үнэхээр хайртай. I have a rule in my family. Манай гэр бүлийн нэг дүрэн байдаг. I call it the Severin law. За энийг болохоор зэрэг Северний хууль гэсэн нэртэй. Овг нь Северин шүү дээ, тийм ээ. That means on Sunday morning Энэ Северний хууль юу вэ гэвэл бүтэн сайнны өглөө we all go to church. бүгдээрээ үг дуугүй сүмд явах хэрэгтэй гэдэг. That's the law. Энэ бол хууль. I don't care if it's raining, snowing, shining sun, whatever. Бороотой байна уу, цастай байна уу, нар мандж гин үү, жаргаж гин хамаахгүй гэж. We go to church. Бид сүмдээ явах хэрэгтэй гэдэг. We have 5 children. We have dragged them to church every Sunday. Өглөө болгон 5 хүүхэдтэй босоод чирдэг байлаа шүү дээ. Бүтэн сайнны өглөө болгон гэж. And I'm so happy to see them on the worship team today, my children. За өнөөдөр чирсний үчин тэд нар бүгдээрээ Бурхны чуулганд магтаалд үйлчилж байгаа гэж. Behind the cameras. Зарим нь камерын ард I'm so happy to see them зураглаачаар serving ажиллаж байна God. гэж. Тэгээ Бурханд тэд янз бүрийн талбарт үйлчилж байгаа гэж. But it was not easy all the time За гэхдээ энэ тийм ч амархан байгаагүй гэж. to bring them to church. Чуулган тэд нарыг өглөө болгон авцарна гэдэг тийм амархан байгаагүй. Very honest, Яг үннийг хэлэхэд it was hell sometimes. заримдаа там шиг санагддаг үе байсан. It was hard. Хэцүү байсан. But we decided Гэхдээ бид to bring them to church тэднийг чуулганд аваачгаар шийдсэн юм аа. because we love the church. Яг тэгвэл би чуулганд хайртай. Some people say, I want a perfect church. Зарим хүмүүс тэгдэг. Би бол төгс чуулган л хайж гин гэдэг. I don't want a perfect church Бид надад төгс чуулган хэрэггүй гэж. because I'm not perfect. Яг тэгвэл би өөрөө төгс биш. And if it's a perfect church, Хэрвээ энэ төгс чуулган байх юм бол that means we are not on earth and we are in heaven. And I want to go to heaven right now. тэгэхээр энэ юу гэвэл төгс чуулган дээр та хаана очихыг бол та ганцхан тэнгэрт л очиж төгс чуулганд очино. Тэгэхээр төгс чуулган байна гэдэг нь бол та амьд биш байна л гэсэн үг байхгүй гэж. One lady came to me one time. Нэг удаа нэг эмэгтэй над дээр ирээд She had her nose up like this. хамраа нилээ ингэ сөгцсөн эмэгтэй байсан. And always say, be careful to have nose too high. Тэгээ үргэлж хамраа өндөр дүрхөхөөс болгоомжлоорой гэж. You can drown when it rains. За бороо орох үед та живж магадгүй шүү гэж. And there's a lot of rain in Mongolia. Монголд бороо нилээ ордоггүй тийм ээ. So don't have your nose too high. Тийм болохоор хамраа бити дээш нь өргөөрөө сөхөөрэй гэж. Be more humble like that. Тийм даруухан хамраа доош нь байлгаж агаарай гэж. She came with the nose high up and said, Carl Gustav, За тэгсэн хамраа нэг сөгсөн эмэгтэй над дээр үжээр Карл Густав I'm considering би юу гэж бодож ийнэ гэж. to be a member of this church. Би энэ чуулганы гишүүн болдсон билүү? Яад юм бэлээ гэж бодож шээ. If it's the perfect church. Хэрвээ энэ төгс чуулган байх юм бол And I thought, what in the world? төгс should I чуулган бол би consider? гишүүн болъё гэж тийм. I know my church was not perfect. Тэгээ би юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан. Ягаад бол манай чуулган төгс чуулган биш. So I said to her, Тэгээ би тэгж хэлсэн. sister, Эмэгтэй минь this church тэр энэ чуулган was perfect төгс байсан. until you came today. Таныг эрх хүртэл уулан төгс байсан юм аа гэж хэлсэн. Oh, she said. Тэгээд тэр эмэгтэй оо за She went away. тэгээ яваад гисэн. Praise the Lord. Эзэн талдрыг өргөё гэж. We don't want people who think everything is perfect. Тэ төгс юмыг шаарддаг хүмүүс бидэнд үндэ хэрэггүй маа. But even if things are not perfect, Хэрвээ төгс гэж бодож байгаа бол we still need each other. We still need each төгс other. байсан ч бид биеиндээ хэрэгтэй л байхгүй гэж. I love my church home. Тэгээ би өөрийнхөө гэр чуулгандаа үнэхээр You know хайртай what? гэж. I love this church Тэгээ би энэ чуулганд бас хайртай гэж. because you are here. Яг тэгвэл та нар энд байгаа учраас. Amen. Амен. I said amen. Амен. Hallelujah. Thank God for you. Тэгээ Thank та God for the нарын brothers and төлөө sisters. та нарын төлөө энэ сууж байгаа ах トゥ ус бүрийн төлөө бурхан талдрыг Turn to өргөе. 5 people and said, I'm so happy that Доорож you're here. 5 хүнд хандаад эргэн тойрны хонд таныг энд байгаад би баяртай байна гэж хэлэхгүй. Tell 5 people that. Hallelujah. Amen. Амен.
I said amen. За амин гэж хэллээ шүү. I'm going to preach about 5 things a church shall have tonight. За тэгэхээр чуулганд байх 5 зүйлийн тухай би өнөөрөө So please have your номлоо. notes, take your notes, write down. За бичмээр байвал бичиж тэмцгэлж аваарай гэж. I'm going to teach you 5 things the church shall be. Тэгэхээр 5 зүйл чуулган бий болох 5 зүйл гэдэг талаар байна. Number 1. Нэгдүгээрх нь Everybody say number 1. за бүгдээр намайг дагаад хэлэхгүй. Нэгдүгээрт Every church чуулган бүр should be a positive church. чуулган бүр эерэг чуулган байх ёстой гэж. We don't want to be negative people. Бид үнэхээр сөрөг баймааргүй шүү дээ. We want to be positive people. Бид үнэхээр эерэг хүмүүс баймаар байна. Amen. Амен. We want when you come to church, you shall meet positive people. Та нар чуулганд ирэхдээ We want when people come to church, you find positive people. чуулганд ирсэн хүн бүр эндээс эерэг зүйлийг аваа явдаг байгаасаа гэж хүсэж. I like when people are positive. Би эерэг хандлагатай хүмүүс дуртай. I like when people have faith. Тэ итгэлээр дүүрэн хүнд би дуртай. When people believe God for the impossible. Бурхан боломжгүй зүйлүүдэд бурханд итгэдэг When хүмүүс би people дуртай. say, well, that's terrible, but God can change everything. За энэ нөхцөл байдал үнэхээр аимшиг юм. Гэхдээ бурхан өөрчилж чадна гэдэг хүмүүст. Hallelujah. Халелуя. I said hallelujah. Халелуя. That's so terrible. Тэгэхээр It's so terrible to find people. ийм хүмүүс олох хүмүүстэй уулзах үнэхээр дарамттай санагддаг үстэй. You don't have them in Mongolia Монголчуудын дунд ч байхгүй баха. who are negative. Монголчуудын дунд сөрөг хүмүүс байхгүй юм шиг байгаамаа гэж. You don't have negative people in Mongolia. Монголчуудад сөрөг хүмүүс байдаг юм шиг байна гэж. But we have them in Sweden sometimes. Шивэдэд харин үе үе нэг сөрөг хүмүүс цугалцдаг шүү. Sometimes when you meet them, Зарим тийм хүмүүстэй уулзах үед they sound like an old farm door. заримдаа бүр өгшөрсөн, үгжирсэн дээр үеийн хуучин байшингийн хаалга шиг чахарч дуурдаг тийм хүмүүс байдаг гэж. How you doing? Not so good. За ямар ч юм амьдрал ямар ч юм байна гэдэг. Данган данган явж байгаа. Oh, everything is bad. Бүх юм үнэхээр I don't know ахмалж. when God did a miracle last time. Хийцээ бурхан гайхамшиг хийд юм бол доо. Oh, I don't have any money. Мөнгөгүй. Boo. But you know what? The only thing that helps a door who sounds like that Тэгэхээр хаалга тэгж дуурахад ганцхан тус болдог нэг зүйл бол is oil. тэгж дуурахгүй бол тус болдог зүйл тослох байгаа тийм ээ. Тослох. A little anointing will change everything. Тослогоо бүх зүйлийг өөрчилдөг. Amen? I said amen. Амен гэж хэллээ шүү. You know, in the Bible, there were many people, there were many difficult situations. Тэгээ Библиэлд маш олон хүмүүс хүнд нөхцөл байдалд орж байгаа түүхийг бид зөндөө мэднэ. I think very much about when the children of Israel went out of Egypt Тэгээ Израильчууд Египтээс гарахдаа and they saw the new land. тэд шинэ газар нутгийг хараад 12 people went out, за 12 нь шинэ газар нутг руу явсан. 12 people came back, За нөгөө 12 чинь буцаж ирсэн. 12 people saw the same thing, За яг адилхан зүйлийг харсан нөгөө 12 хүн маань but they reacted differently. бүгдээрээ өөр хариу үйлдэл үзүүлсэн баг. 10 said, 10 нь ингэж хэлсэн. impossible. Боломжгүй штэ, боломжгүй. 2 said, Харин 2 нь it's possible for God. Бурханд энэ боломжтой гэж хэлсэн. And that was Caleb and Joshua. Тэгээ Йошуа, Калеб 2 ингэж хэлсэн баг. But the majority was negative, Харин дийлийнх нь сөрөг байсан. but the minority was right. Харин цөөхөн зүв байсан. I don't believe every time the majority is right. Тэгэхээр олон хүргэлж зүв байдгүй маа гэж. I believe Би юу the гэж хэлвэл church should be full of positive people. чуулган үргэлж эерэг итгэлийн хандлагатай хүмүүсээр дүүрэн байх ёстой гэж итгэдэг гэж. When you meet the usher down there, the first thing you see in the church, Тэгэхээр та анх чуулганаас одоо энэ цугларалтыг дуусаад явхад тэнд угтагчтай уулзгүй. you see a happy person. Угтагч маань тийм Who хамгийн smile at дөрөв you. хүнийг хүлээж авдаг угтагч маань тань руу хараад инээж хараад And say everything is possible for you tonight. өнөөрөө чамд бүх зүйл боломжтой гэж хэлдэг.
мухтагч байгаасаа гэж. You can have a miracle tonight. Өнөө ороо чиний амьдрал гайхамшиг болно You гэж. can be blessed today. Өнөөдөр чи өрөөгдөх болно гэж хэлдэг. Hallelujah. Халелуя. There's so many people thinking negatively. Маш олон хүмүүс сөргөөр дандаа ямыг олж хардаг. Of course not in Mongolia. I'm not talking about. Мэдээж монголчуудад тэгдэг хүмүүс байхгүй л дээ. Би Монголын тухай яриаггүй шүү. I talk about China now Би хятадын тухай ярьж байгаа юм за гэж. and Russia. Эсвэл Орос ч юм уу. Sometimes Japan and Korea, but not here. За заримдаа солонгосчууд гэхдээ Монгол тийм хүмүүс байдгүй. Some people are even programmed negative. Зарим хүмүүс бүр цаанаасаа бүр тэгээд сөрөг байдлаар ингээд програмчлагдчихсан. It's like the computer they have up here. Яг энд нь толгоонд нь өрөөсөө яг тийм сөрөг програм суулгацсан юм шиг. Everything they interpret the worst. Бүх юмыг олж харахтаа хамгийн байж болох муу сөргөөр нь харж хардаг. It's like the shoe seller who came to Africa. За нэгэн He was selling shoes. гутал зардаг хүн байсан бэ. And he came back. Тэгээд тэр буцаж ирээд He said, it's impossible тэгээд боломжгүй шүү дээ гэсэн. to sell shoes in Africa. Тэгээд нэг хүн гэсэн Африкт гутал зарья гэсэн чи тэр хүн Nobody has shoes here. тэгсэн чи нэг найзтай тэгсэн найз нүгс Африкт гутал зардаг гэдэг боломжгүй. Хинч Африкт гутал өмсдөггүй маа гэж хэлсэн. He said another salesman. Тэгсэн нэг худалдаач Африк яваад ирэхтэй. He said, fantastic. Гайхамшигтай. Here we can sell shoes. Энд гутал зарах газар байна Nobody гэсэн. has shoes here. Хинч гутал өмсдөггүй юм байна шүү дээ. Amen. Амен. I think it's time for us Тэгэхээр бидний хувьд ийм цаг үе байгаа маа. to see the possibilities we have in God. Бид үргэлж тэр нөхцөл байдал дундаас боломжийг нь олж хардаг ийм цаг үе, ийм шийдвэр гаргах цаг үе бидэнд хэрэгтэй байгаа маа гэж. You remember Gideon? Тэгэхээр Gideon. Гидеоныг мэдэн тийм үү? He was standing there, Тэгээ Гидеон тэнд нэг юм хийгээ зогсож байсан гэж. believing nothing, Юунд ч итгэхгүй байсан тэр. angry. Уурлсан тийм бохомдсон. Oh, where are all the miracles, he said. Тэр гайхамшиг надад хаана God толгой. doesn't do any miracles nowadays. Бурхан энэ өдрүүд ер нь хөдөлгөөн болцсон юм биш үү? There was God in miracles before, but not today. Бурхан өмнө байсан одоо байгаа мó байхгүй мэддэхгүй. The Philistines, Муусан филистичүүд, the Chinese. муусан хятадууд. And God comes Тэгсэн бурхан ирсэн баг. to visit him. Бурхан түн дээр яриад And he says, Gideon, Гидеоноо you're mighty warrior. агуу дайч минь гэж хэлсэн. God is positive. Бурхан боломжийн бурхан юм аа. Боломжийг олж хардаг бурхан юм аа. He lives by faith. Бурхан итгэлээр амьдардаг байхгүй юу гэж. He called him warrior before he was a warrior. Түүнийг дайчин болохоо дайчин байгаагүй хүнийг бурхан дайчин гэж дуудсан баг. Амен. That's how you treat your children too. Тэгэхээр та ч гэсэн бас хүүхдээ өмжүүлэхдээ хүүхдээ тэгж хараад. Some parents call their children, oh, you like this. Тэр хүүхдүүдэд зарим ээж аав нарыг ерөөсө чихтэл чи No, you say to your өөжгүй. children, Харин та хүүхдтэй you're mighty warrior. хүүхдтэй та ингэж хэлээ. Ирмгий дайчин минь гэж хэлээрэй гэж. Hallelujah. You're going to be Hallelujah. powerful in God. Тэгэхээр та бурхан дотор эерэг Oh, байх you're going to хэрэгтэй. do something. Чи бурхан дотор хүчрхэг шүү. Чи бурхан дотор юм хийж чаднаа гэж урамшуулах хэрэгтэй гэж. I have a grandchild. Миний ачхуу His name is Pele. Пеле гэдэг. I love him. Тэгээ Пеледээ би How old хайртай. is he, Mama? Хэдтэй үл эмээ мэн гэж. 6 years old. 7, okay. 7 настай гэж. I have so many grandchildren, I don't know. Дөндөө олон ач хүүхдтэй болохоор зөв насыг мартчихсан юм а гэж. They asked him, Тэгэд what are you going to do when you become a big man? та хүмүүс асуусан байл та Пелегээс чи том болоод юу хийх вэ гэсэн. And he did like this. Тэгсэн маань нөхөр бие ингэжсэн. I'm going to be a mighty famous evangelist. Би агуу хүчрхэг сайн мэдээ тараагч боллоо гэсэн гэж. Traveling all over the world. Дэлхийд даяар аялах болно. Maybe say, oh, he's full of pride. Магадгүй хүмүүс ямар бардам бацаан бай гэж магадгүй. No, he's full of dreams. Гэхдээ мөрөөдлөөр дүүрэн бацаан байхгүй гэж. Амен.
Hallelujah. I Халелуя. said hallelujah. Халелуя. Oh, he need to be humble. Гүй даруу байх ёстой шүү дээ энэ бацаа. No, he should not be humble in that way. He should be bold. Гүй даруу байх шарын эрд зөрөгтэй байгаа байдал байхгүй юу гэж. Gideon stood, where are all the miracles? Where are all the miracles? Гидеон яг л тийм биш. Where are all the miracles? Нөгөө гайхамшигтай хайцсан, нөгөө бурхан хайцсан гэдэг. Bakit sino? Where are all the miracles? And God said, Харин бурхан тэр үед you are a mighty warrior. бурхан Гидеон яг тэр үед нь чи бол эрэмгий дайчин гэж хэлсэн баг. He said, God, I'm a member of Manasseh tribe. Гүй бурхан минь ээ. Би чинь Месая тийм овгийн хүн шүү дээ. The smallest tribe of Israel. Израилийн 12 омгийн хамгийн жижиг овг And аймгийн. I am the smallest of my family, is the smallest family in that tribe. За тэр Манаса овг дотроо манай хамгийн одоо хүмбэл цөөтэй хамгийн жижиг And I am the smallest of my family. жижиг гэр бүл нь тэгээ гэр бүл дотроос хамгийн нэр нөлөө муутай би шүү дээ гэж. God said, Харин бурхан go in that power. миний хүч чадал дотор чи яв гэж хэлсэн. Wow. If you have asked Gideon, Хэрвээ та Гидеон байсан бол Pastor, if you have asked Gideon, хэрвээ та пастор Гидеон байгаад Gideon, 3,000 years from now, Тэгэхээр Гидеон 3000 жилийн өмнө one preacher will preach about you in Mongolia. Гидеонд тийм ээ нэг өдөр Монголд таны тухай яригдах болно гэж Гидеонд хэлэх юм бол And your name will be famous all over the world. Гидеона чиний нэр дэлхийд даяар үнэн алдартай болно гэж хэлэх юм бол There will be an organization called the Gideonites за тэгээд тэр байтугай чиний нэрээр нэрлэгдсэн тийм байгуулагч бий болно гэж хэлэх юм бол who will print Bibles to every hotel room in the whole world. тэгээд дэлхийд дээрх бүх зочид дуудалд Библи үнгөө тараадаг Гидеон гэж чиний нэртэй тийм том Библийн нийгэмлэг болно гэж хэлэх юм бол Gideon will say, Гидеон магадгүй what is a hotel? зочид буудал гэж юу юм бэ? Where is Mongolia? Монгол гэж хаана вэ? You be. Яа Улаанбаатар. Ulaanbaatar. I Улаанбаатар. only know the next village here. Гэхдээ би энэ хажуудлын тосгоноол чүүтэй хэвтэй мэднэ. God had to expand his mind. God has to expand his mind. Бурхан түүний сэтгэлгээг нь тэлсэн байгаа юм гэж. I have a sermon, I don't have time to preach it tonight. Өнөө орой миний номлол бол юу гэвэл It's called The Three Farmer Boys. 3 Three farmer boys. гурван одоо тариачин хүү, малчин хүү гэсэн. They were born on a farm. Гуруулаа одоо хөдөө төрсөн Gideon was one өссөн. of them. Гидеон нэг нь байсан. Elisha was the second one of them. Илиша хоёр дахь нь байсан. And the third one was David. Гурав дахь нь Дэвид байсан. All of them lived very small. Гуруулаа өчүүхэн сэтгэлгээ өчүүхэн ертөнц дотор амьдардаг Elisha байсан. had only 12 pair horses. Илиша бол зөвхөн 12 л үхэр хариулдаг нэг хүү байсан гэж. David had only a harp and a few sheep. Дэвид болохоор нэг хідэн хонио хариулдаг, хөгжим тоглодог хүү байсан. And suddenly they come with David. Харин Suddenly they come with David. Suddenly they come with David. Харин жижигхэн Дэвид нэг өдөр гинт And said, here is the next king. харин энэ бол дараагийн хаан гэж Самуэль түнд хэлсэн баг. Me? Би юу? Bill? Bill? I'm just a little, I know how to play harp. Би хөгжим тоглохоос өөрөө мэдэхгүй шүү дээ. Bill? Maybe you say the same. Магадгүй та бас яг адилхан өөрийгөө God тэгж use me? харж байгаа бах. Би юу даа гэж. Bill touch. God says, Харин бурхан yes. тийм ээ гэж. Amen.
He can use you. Тийм ээ, тэр таныг хэрэглэж God чадна. is a positive God. Бурхан боломжийг хардаг байхгүй юу гэж. But God, you don't know my background. Гэхдээ та миний өнгөрсөн амьдралыг мэдэхгүй шүү дээ бурхан. Praise God, I don't know your background. Тийм ээ, бурханы алдрыг би таны амьдралыг мэдэхгүй дээ харин таалгарч чинь гэж. I don't want to know it. Тэгээ мэдхийг ч хүсэхгүй And гэж. God doesn't want to know it either. Бурхан ч гэсэн тэр өнгөрсөн амьдралыг чинь мэдхийг хүсэхгүй байгаа гэж. Don't let your background limit your future. Тэгэхээр таны өнгөрсөн амьдрал чинь таны ирээдүйг бити хязгаарлахыг та бити зөвшөөрөө гэж. Listen to me, cell group leaders and church pastors and Тэгээ leaders. пасторууд, удирдагчид намайг анхааралтай сонсоорой гэж. When you see these people come to church, imperfect people with all the problems they have, Таны чуулганд янз бүрийн асуудалтай хүмүүс орж ирэх үед be positive. та энийг хандлагаар огтж аваа гэж. Look on them Тэднийг хараад та and say, here's a new apostle. энэ шин илч төрөх гэж байна. Here's a new pastor. Энэ шин пастор төрөх гэж байна. Here's a new singer. Энэ шин дуучин байна. Here's a world changer. Энэ дэлхийг өөрчлөгч нөхөр байна. Hallelujah. Халелуя. I said hallelujah. Hallelujah. Believe in the people. Хүмүүстэй итгэ найдаа гэж. Hallelujah. Халелуя. You know what? I love people. I love people. Би хүмүүст хайртай. I heard some pastors say don't like people. Би зарим пасторуудыг хүмүүс дургу гэдгийг зөндөө амнаас нь сонсч ирсэн гэж. And I said to them, Тэгээ би тэдэнд if you гэж don't love people, хэрвээ чи хүмүүсийг хайрлаж чадахгүй бол drive a truck. та тэгвэл тракторын жолооч болсон дээрээ гэж. Hallelujah. I said hallelujah. Халелуя. We must believe in people Бид хүмүүст итгэх ёстой. and we must believe in the future of our people. Бид хүмүүсийн ирээдүг нь олж харах ёстой. The people you have before you every Sunday are world changers. Таны бүтэн сайн чуулган дээр чинь сууж байгаа хүмүүс дэлхийг өөрчлөгчд байхгүй даа. Hallelujah. Hallelujah. Believe in the future of your people. Хүмүүсийн ирээдүйд нь та итгээд ирээдүг нь олж хараа гэж. Be positive when it comes to talking about Mongolia too. Тэд Монголын тухай ярихад нь та эерэг хандлагаар хүлээж өг гэж. Монголын тухай ярихдаа та эерэг хандлагаар ярьж гэж. Speak good about your nation. Та өөрийнхөө үндэстний сайн сайхан зүйлийг ярьж гэж. Be positive Та эерэг вэ. about the future of your nation. Үндэстнийхээ ирээдүйн талаар та эерэг вэ. I believe there's a great future for Mongolia. Би Монголд агуу ирээдүй байгаа гэдэгт итгэдэг. And I believe Би from Mongolia, Монголоос the gospel shall go all over the world. бүх дэлхийд даяар сайн мэдээ түгэн тархна гэж итгэдэг. Hallelujah! Халелуя. I said hallelujah! Халелуя. That's one of the reasons we come here. Тийм учраас би Монголд ирээд байгаа маа. We are not here because we are on vacation. Бид амарч байгаа учраас Монголд ирээд байгаа юм шээ. Амралтаараа Монголд ирээд байгаа юм шээ. We are not here to drink horse milk. Бид айраг уух гэж Монголд ирэх юм аа гэж. We are here Бид Монголд ирсэн to шалтгаан нь produce Бурхан та нарыг coming heroes in this nation. Бурхан энэ үндэстнийг хэрэглэнэ гэдэг хувь тавилан нь мэдж байгаа учраас гэж. Hallelujah! Халелуя. I said hallelujah! Халелуя. We're going to go to the world with the gospel. Дэлхийд даяар монголчууд сайн мэддэг авч болно. God is a positive God. Бурхан бол эерэг бурхан юм аа. And God wants your church to be a positive church. Тийм болохоор Бурхан өөрийнхөө чуулганыг эерэг итгэлээр дүүрэн байгаасаа гэж үздэг гэж. Let's say that 3 times. We are a positive church. За тэгэхээр бүгдээр 3 удаа хэлэхгүй. Бид эерэг чуулган гэж. Бид эерэг чуулган. Бид эерэг чуулган. Hallelujah! Халелуя. Hallelujah! Халелуя. I cannot afford to be negative. It's so expensive. Би сүрэг байж чадахгүй. Ягаад гэвэл дэндүүх үнд цэнийг надаас шаардах учраас би ягаад сүрэг байж чадахгүй гэж. So God wants this church Тэгэхээр Бурхан энэ чуулганыг to be a positive church. эерэг чуулган байгаасаа гэж хүсэж байгаа. Every time you meet a person, Тэгэхээр та хэн нэгэн хүнтэй уулзах see үедээ the possibility in that person. тэр хүнээс үргэлж эерэг зүйлийг нь олж хар. Боломжийг нь олж харж байгаа гэж.
Think about Jesus. Есүсийг та нар хараарай. He had 12 disciples. Есүсийн 12 дагалдагч They were all stupid. үргэлж тэнэгтдэг байсан. Peter did mistakes all the time. Питер үргэлж He said, I don't believe anything. би юунд ч итгэхгүй байна. You are not the Son of God. Та Бурхны хүү юм бол He fell down in the water, гэж хэлээд ус руу живчихсэн. rejected Jesus. Есүсийг үгүйсгэж уравсан. Some of them said, Зарим нь ингэж хэлсэн. I don't believe anything, Thomas said. Өөрөөсөө өөр би хинт ч итгэж чадахгүй гэж хэлдэг нөхдүүд байсан. Philip said, Филипп юу гэж хэлсэн бэ гэвэл let me see the Father. Бурхан ааваа надад харуулаад гаач гэсэн. And Jesus said, Есүс you have been me for 3 years. Гэхдээ наадтай 3 жил хамт 3 байж years in Bible school, you don't understand anything yet. 3 жил Библийн сургуульд байж юу ч ойлгохгүй багтаа эцэст нь. God said, Харин Бурхан Jesus, Есүс this is the only one you have. чамд байгаа хүмүүс чинь зөвхөн эдгэр хүмүүс шүү дээ гэж хэлсэн. That's what I say to my wife when she's angry at me. Тийм болохоор би их нэртэй заримдаа надад уурлах үед нь би тэгж хэлдэг. I'm the only one you have. Чамд байгаа чинь би л биш дээ. Amen. She's very seldom angry at me. I don't remember last time, it was a long time. За хизээс хамгийн сүүлд уурсныг би санахгүй байна. Тэрнээс уурлах байсан гэж тийм. But you know what? Юу гэж When God going to take 3 million people out of Egypt, Бурхан Египтээс 3 сая хүнийг гаргаж чадсан бол he went to an 80-year-old man. Бурхан 80 настай хүнийг ашиглаж 3 сая хүнийг өдөрдөж чадсан бол And said, 80 настай хүнд ингэж хэлсэн. Мөсөө I want to use you. би чамайг хэрэглэхийг хүсэж байна. And he went, Тэгээ Мөсө өгөнд нь орсон. oh my Lord. Тэгээ Мөсө юу гэж хэлсэн бэ? Өө эзэн минь ээ. Wait a minute. And God said, Харин Бурхан what do you have in your hand? гарт чинь юу байгаа юу вэ гэж хэлсэн. Palka. It's a stick. Гарт чинь юу вэ гэсэн чинь. Тайг гэж хэлсэн. Sorry, I spoke Russian there. I have a stick. Надад тайг байна гэсэн. Put it down. Тэгвэл тайга газар та гэсэн. And it became a snake. Тайг нь могоос. And Moses ran away. Мөсө айгаж цухтас. I said, take it up. Буцаагаад авдаг гэсэн. Буцаага барьсан. If that had happened to me Хэрвээ энэ надад үнэхээр тохиолдож байгаа нь бодтой юм бол and Padma, бадма. we would go all over Mongolia, show this trick. Тэгвэл хоёулаа газар сайгүй явж бадма хоёулаа газар сайгүй монголчуудад энэ гайхамшиг үзүүлье. See, and we will announce everywhere. Хаа сайгүй явж See, the stick who became a snake and the snake became a stick. тайг могоо олдیں, эргээ тайг олдیں гэдгийг нь харуулъя. And Moses said, Мөсө харин negative. хүлээж авч чадахгүй сөрөг байсан. Yeah. God said, put your hand inside your coat. За тэгвэл чи гараа өвтө хийдэ гэсэн. Put it out. Гаргаад ир гэсэн. Ah! Put it back. Буцаага өвтө хийдэ гэсэн. Take it out. Буцаа гарга гэсэн. Healed. Идгэрсэн байсан. If that happened to me and Burma, Хэрвээ энэ үнэхээр бодиттой болж байгаа юм бол we will bring Pastor Batball with us. тэгвэл тэр байтгаар Батболт пастрыг дагуулад We will show the whole world the 2 tricks from Mongolia. монголчуудад байдаг 3 гайхамшигтай элбийг үзүүлье хаасаагүй явж гэж. But not Moses. Харин Мөсөс You know what he said? амархан итгэдэг баг биш байхгүй гэж. Oh my Lord. Оо эзэн минь ээ. It's so many. You know what he said? Мөсөс юу гэж хариулсан гэж? I'm not a speaker. Би чинь уран илтгэж биш байхгүй, олон юм ярьж чаддаггүй байхгүй гэсэн. Have you ever been to a wedding Та нар хоримд оролцож үзсэн and people said, I'm not a speaker, I would try to say some words. үг хэлдэг штэ баяр хүрээ тэгэхээр босоод үг хэлж байгаа хүн болгон би ч тэ сайхан уран цэцэн ярьж чадахгүй л да гэхдээ God said, харин бурхан no problem. бурхан гэсэн зүгээрээ асуудал Your руу гэсэн. older brother Aaron,
Чиний том ах Аарон ч He's 84 years old. 84 настай. He do the speaking, you do the tricks. За ах чинь өмнөөс чи ярин чи гайхамшиг үзүүлээд явахгүй юу гэсэн. Can you see this two pensioners? Хоёр тэтгэвртэй гарсан хөгшин. One couldn't speak, Нэг нь ярьж чадна. just had a stick in his hand. Нөгөөх нь нэг нь ярьж чадахгүй гартаа зөвхөн таягтай байгаа. And one says, Нэг нь болохоор this is Moses. ярьдаг нь юу гэж ярьдаг вөхөр энэ Мосе байгаа юм. So says Moses, Тэгээ Мосе ингэж хэлсэн. let my people go. Миний хүмүүсийг явуул гэж Мосе хэлж байна. And if you don't believe, Хэрвээ үүнд нь итгэхгүй байгаа юм бол he will do some tricks for you. энэ нэгэн гайхамшиг чамд үзүүлнэ гэж хэлдэг. Moses, stick. Мосе тайгаа хийчээ. You have to be very positive to believe in two old people like that. Тэгэхээр ийм хоёр гажигч юм шиг хоёр хөгшөнд итгэхийн тулд та нилээ эерэг хандлагатай байх хэрэгтэй. Нилээ итгэл. But God had nobody else. Бурханд өөр хүн байгаагүй гэж. Let me tell you right now, Тэгэхээр одоо God has nobody else than you. Бурханд танаас өөр хүн байхгүй маа. Hallelujah. I Халелуя. said hallelujah. Халелуя. So God wants to use you. Тийм болохоор Бурхан таны амьдралыг хэрэглэхийг хүсэж байгаа маа гэж. David was not even expected to come and become a king. Давид хизээч хаан болно гэдэг ёстой толгойд нь орж байгаа байх гэж. Everybody thought it was Abinadab. Хүн болгон Абинадабыг дараагийн хаан болно гэж бодож байсан. When Abinadab heard it's going to be one of the sons of Isai going to be king, he thought it was him. Бан Abinadab thought Абинадаб болохоор юу гэж бодсон when he бэ? heard that one of the sons of David of Isai is going to be king, he thought he was the one. Тэгээ Исегийн хүүгүүдийн нэг нь хаан болно гэхэд өөрийгөө автоматар би хаан болно гэж бодсон. Because he was oldest. Ягаад гэвэл тэр хамгийн ууган хүн өс. So he went before the mirror. За тэгээ Абинадаб толны өмнө очив. Hello, king. Хараач энэ залууг. I had to learn to walk like a king now. Би ч одоо хаан шиг бие авч явахгүй болохгүй ш. But God said no. Бурхан түүнд үгүй гэж хэлсэн. I don't see to the outward. Бурхан би хүний гаднах төрхөөр нь хардггүй. I see to the heart. Би хүний зүрхийг харддаг юм а гэж хэлсэн. And God raised him up. Харин Бурхан түүнийг өргөсөн баг, Made өргөмжсөн him баг. king. Давидыг өргөмжүүлж хаан болгосон. Everybody say king. Хүн болгон хаан гэж хэлэхгүй юу? God made David king. Бурхан Давидыг хаан болгосон. And today Jesus is called the son of David. Өнөөдөр Есүсийг би дуудахдаа Давидын хүү гэж дууддаг. Jerusalem, the city of David. Иерусалимыг Давидын хот гэж нэрлэдэг. If you ever ask David who was that one day there will even be your star of David in the flag of Israel, he will not believe you. Магадгүй Давидыг жоохон багт нь нэг өдөр Израиль үндэст нь туган дээрээ үндэснийгээ далбаан дээр чиний нэрээр нэрлэгдсэн одыг тавих болно гэж Давид итгэхгүйсэн. Харин Бурхан It's a positive God. Бурхан эерэг итгэл найдвараар Бурхан юм аа гэж. I said hallelujah. Let's give the Lord a hand for that. Эзэн даалтрыг өргөө өгдөө. Oh, God believes in you. Бурхан танд итгэж байгаа God шүү. believes in you. Бурхан танд итгэж байгаа. Believes in your future. Бурхан таны ирээдүг харж байгаа. Ирээдүйд чинь итгэж байгаа. Maybe people don't believe in you, but God believes in you. Харин хүмүүс танд итгэхгүй ч магадгүй. Харин Бурхан танд итгэж байгаа. And listen to me, pastors. Юм болохоор пасторудаа Believe in the people God has given to you. танд өгсөн хүмүүстэй итгэе гэж. You cell group leaders, believe in the people you have in your cell group. Эсийн бүлгийн өдөртөгч та таны бүлэгт байгаа хүмүүстэй та итгэе гэж. Be positive. Та эерэг бай. Amen. So this is point number 1 already. За энэ дөнгөж нэгдүгээр зүйлийг би ярьлаа шүү гэж. We are a positive church. Бид эерэг чуулган юм аа гэж. Can we all say that we are a positive church? Бүгдээрээ хэлэх үү? Бид эерэг чуулган юм аа гэж. Secondly,
Хоёрдугаар. Now we had to run fast. Jesus coming soon and time. За Есүс удахгүй ирэх учраас бүгдээрээ жоохон хурдан явъя гэж. We are a church reaching out. Тэгээ бид гадагшаа хандлагатай чуулган гэж бид гадагшаа сэтгэлтэй чуулган гэж. We want to reach out beyond the church walls. Бид дөрөв ханаасаа гадагшаа гардаг чуулган гэж. We want to be where the suffering is. Бид хаана хүмүүс зовж байна. We want to take Jesus to every person of Ulaanbaatar. Бид Улаанбаатарын хүмүүст Есүсийг аваачиж өгдөг. We don't want to be a church just sitting inside a church wall. Зүгээр дөрөв ханы дунд суудаг чуулган баймааргүй байна. Бид Есүсийг хүн болгонд аваачиж өгдөг чуулган баймаар байна. We want to reach out. Бид хүмүүст хүрдэг, хүмүүст төрүүлж очдог. Amen. Амен. I said amen. Амен. We want to be a church that witnessing on the streets. Бид годомжинд хүмүүс төрүүлж хүрдэг, очиж гэрчилдэг. We Чуулган want to баймаар байна be гэж. people who take Jesus to the restaurants. Бид хүмүүст ресторан, цайны газарт сууж байгаа хүмүүст Есүсийг авчиж өгдөг. Чуулган баймаар байна гэж. We want to win souls. Бид хүмүүсийн сүнсийг авралт авцрах. Чуулган баймаар байна гэж. I want to challenge you in this 4 months coming to before New Year. Тэгэхээр бид шинэ он гарахаас 4 сарын өмнө би та нарыг нэг зүйлд уриалъя гэж. Try to win one soul for Jesus. Тэгэхээр энэ 4 сарын дотор та нар нэг хүнийг авралт авцраач. I said amen. Амен. I said amen. Амен. Try to win, not 5, 1. Энэ 4 сарын дотор та 5 хүнийг биш шүү. Ганцхан хүнийг Есүс дээр авцраач. We think we should change the whole world. We don't have to. Бид дэлхийг өөрчлөх гэж бодоод байна. Дэлхийг өөрчлөх шаардлагагүй. We can change the whole world for one person. Бид нэг хүнийг өөрчилж чадвал дэлхийг өөрчилж байгаатай адилхан үнцэнтэй юм аа гэж. Then what I found out, Би харин үнийг ойлгох үедээ Jesus had very few mass meetings. Есүс хизээч маасаар нь олон хүнийг цуглуулж исэн тэр цуглуултанд маш цөөхөн удаа гэдгийг би ойлгоод I'm writing a new book now. би одоо шинэ ном бичиж байгаа. It's a book called The Power of Touching One Person. Би бол нэг хүний амьдралд хүрэхийн хүч чадал гэсэн нэртэй ном бичиж байгаа гэж. I mean, we want to reach thousands. Бид нар үргэлж мянгаар нь бодоод байдаг. But Мянган хүний Jesus- амьдрал хүрэх гэлээдэг гэж. What did he do? Харин Есүс юу хийсэн бэ гэвэл Touch Nicodemus, Никодем гэдэг ганц хүнтэй уулзсан. the woman with the well, Худгийн хажууд сууж исэн нэг эмэгтэйтэй Есүс уулзсан. one Bartimaeus, Нэг Бартимайтай уулзсан. one widow of Nain raised her son from the dead. Тэг хүүгийн Есүс өглөөс амьлуулсан нэг бэлэвсэн эмэгтэйтэй Есүс. One woman with issue of blood, Тэг цус алдах өвчтөй нэг one эмэгтэй амьд Есүс Jairus' өгсөн. daughter, Ярус гэдэг нэг хүний охиныг идгээсэн. and the last thing he did before he died, what did he do? Есүс үхэхээс өмнө хийсэн хамгийн сүүлчийн зүйл юу байсан бэ гэвэл Take one sinner with him to heaven. өөртөө хамт нэг нүгэлтнийг мөнхийн амьдралд авч авсан байгаа маа. He could have said, Есүс харин when they hang on the олон cross, загалмай дээр цовлогдсон үедээ Есүс олон хүнийг аварч болох гэсэн. and the robber said, please think about me when you come to your kingdom. Тэр нэг нүгэлтэн хамт цовлогдсон нэг нүгэлтэн та диваачнд орохдоо намайг бодоорой гэж хэлсэн. He could have said, Харин тэр ингэж хэлж болох байсан. sorry, I don't have time with you. Уушлаарай, чамд гарах цаг алгаа. I'm dying for the whole world. Би бүх дэлхийн авралын төлөө амиа өгж явахт чинь I'm carrying the sins of the world, дэлхийн нүглийг үүрч ядж яхад чинь not for you. одоохондоо чамд цаг алгаа гэж. No. Гэхдээ Есүс тэгж Jesus хэлээгүй. turned to him Есүс түүнд рүү хандаад and said, today өнөөдөр you shall be with me in paradise. өнөөдөр чи надтай хамт диваачнд орох болно гэж хэлсэн. When Jesus came to heaven, Тэгээ Есүс диваачнд очиод he didn't come with 50 million people with him. Есүс 60 мянган хүнийг дагуулж ороогүй. Not 50 million people, Есүс 50 сая хүнийг диваачнд дагуулж ороогүй. not 10,000 people. Есүс 10 мянган хүнийг ч дагуулж ороогүй. He came with one sinner. Есүс харин нэг нүгэлтнийг тэгээд орсон.
That was the only one I got, Jesus. Есүс аваа энэ надад байгаа энэ нэг л хүн байна гэж хэлсэн. I don't know how many more will come, but one came. Тэгээ одоо хэд ирэх нь би мэдэхгүй ямар ч нэгийг аваад ирлээ гэсэн баг гэж. Hallelujah! Халелуя. He gave his time to one person. Тэгээ Есүс нэг хүн өөрийгөө зориулдаг гэсэн. He was the Son of God. Тэр Бурхны хүн шүү дээ. Sometimes I hear preachers. Заримдаа номлогчид бид I don't have time to pray for people. би хүмүүс I don't have time to pray for people. хүмүүсийн төлөө залбирах цаг завч олдохгүй байна да. Над цаг зав байхгүй гэж боддог. Jesus took time with one person. Есүс нэг хүнд өөрийгөө зориулдаг байсан гэж. Don't ever get so busy. Тийм болохоор бити завгүй байдалд You don't have time for one. хүлэгдээ гэж. Та нэг хүнд л өөрийгөө зориулдаг. Do you remember evangelist Philip? Сайн мэдээ тарагч Филиппийг та нар мэднэ шүү дээ. He had a big revival. Агуу сэргэн мандлыг тэр хотод аваачсан тийм ээ. Тэр хотыг өөрчилсөн гэж. Like every evangelist like. Сайн мэдээ тарагч болгоны мөрөөдөл байхгүй гэж. Thousands of people. Тэр газрыг оронгоор нэргүүлж мянгаар нь эзэн дээр авцардаг. Miracles. Chup, 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 chup. Гайхамшгууд бол зүгээр дараараас ингээл дараалал ташраал гайхамшгуудыг би бүтээгээл. Demons out, 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 out. Чөтгөрөө зүгээр бөөнөрөө зүхтаад зайлаа. Demons was rolling out of her meetings. Demons was Чөтгөрөө rolling зүгээр out. өрөөсөө цуглартаас нь бол бөөнөрөө өнгөрөөл унаад гараад явчихдаг гэж. He could put pictures, the big evangelist. Тэгээ сайн мэдээ тараагч Филипп. Агуу сайн мэдээ тараагч Филипп. Big teeth, nice smile. Маш том плакатн дээр нэг сайхан инээсэн залуугийн зураг гэж. Many people send money to his ministry. Тэгээ олон хүмүүс төгөөд сайн мэдээ тараагч агуу сайн мэдээ тараагч Филиппийн үйлчлэлийг дэмжиж мөнгөө хандив He өргөөл. was a television star. Телевизийн од болцсон. And God said, Харин бурхан leave Samaria. харин тэр хотод алдартай Филиппийг бурхан юу гэсэн бол энэ хотоос чи яваа гэсэн. Go to Gaza. Газа руу яв гэжсэн. There is no people there. Харамсалтай нь Газад хинч байхгүй гэж. That's attack of the devil for an evangelist. За энэ сайн мэдээ тарагчд ирж байгаа диаволын дайралт байна да гэж утсан. It was like Beethoven's Fifth Symphony in his life. Бетховны 5 дахь симфони шиг гунигийн ая. Тэр дуу хоолой гунигийн ая шиг санагдсан гэж. Ba 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 ba. Da 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 da. I go to Gaza. Газа руу явлаа би. There is no people there. Ямар I ч can хүнгүй see Газа руу явлаа. thousands of people waiting for him. Say Түүнийг goodbye. хэдэн мянган хүмүүс нөгөө Филиппийг алдж байгаа дараас нь харамсаал баяртай Филипп. And he goes. Тэгэл Филипп явсан гэж. And he sees one man Харин нэг хүнтэй Филипп тааралцсан баг. reading Isaiah 53. Исая 53-ыг уншиж байсан нэг хүнтэй тааралцсан. Look at it. And Philip asked him, Филипп асуусан байгаа. do you understand what you're reading? Чи уншиж байгаа наа зүйл ойлгож байна уу гэсэн. No. Ойлгохгүй байна. Nobody guides me. Хинч надад юуныг тайлбарж өгөхгүй байгаа юм чинь. And the light went off in his eyes, in Philip's eyes. Гэсэн гинт Филиппийн нүд нь гэрэлтэй вцсэн. Let me explain for you. Тэгвэл би тайлбарлаад өгье. Ийм очиртай Do you байхгүй. want to receive Jesus? За Есүс шиг чи хүлээж авмаар байна. Yeah. Оо тэрэлгүй яах вэ? And he baptized him. Шууд баптизм хүртсэн. I said, where do you live? Одоо би яах вэ гэж. Oh, I'm from Ethiopia. Оо та юу идэм бэ гэсэн чи би Этиопид байд юм а гэсэн. I'm the finance minister of the government. Оо би Этиопийн засгийн газрын одоо санхүү хариуцсан сайд байгаамаа гэсэн. And he went to Ethiopia. Тэгээд тэр Этиоп руу яваад өгсөн. And Africa heard the gospel. Тэгээд тэр сайн мэдээг Этиопод авчихсан. Африк даяар сайн мэдээг авчихсан хүн байгаамаа гэж.
Тэгэхээр намайг сонсоорой. You never know who you win for God. Тэгэхээр та хэнийг эзэн дээр авчирч байгаагаа та мэдэхгүй маа, тааруулахгүй маа гэж. There was a pastor in America. Америкийн нэг пастор He was so sad. маш гонигтой He байсан said, I байна. want to quit my ministry. Үйлчлээ орхитой билүү гэж бодож ирсэн. I said, why? Тэгээд би яагаад Nobody got saved. миний үйлчлэлээр хинч авралт ирэхгүй маа When he гэсэн. has his last meeting, Тэгээ хамгийн сүүлчийн үйлчлэлээр a little boy came to him тэгсэн нэг жоохон хүү ирээд and said to him, тэгээд түүнд ингэж хэлсэн. you said nobody got saved. Гэхдээ та чинь хинч аврагдахгүй гэж юу яриад байгаа юм бэ гэсэн. Yes. Тийм ээ. He said, I got saved. Гэхдээ таны сургаалаар чи би аврагдсан шүү дээ гэж. Oh, but you are only a little boy. Гэхдээ чи чинь жоохон насан туршаагүй хүүхэдчтэй A гэсэн. child of one of the members in the church. Чуулганы маань гишүүдийн нэгнийх нь хүүхэд үсттэй гэж. And the boy said to him, Харин тэр хүү юу гэж хэлсэн? but I have a soul. Гэхдээ би чинь бас над аврал хэрэгтэй сэтгэл санаатай хүн юм байгаа гэсэн гэж. That little boy Тэгээд тэр хүү was Billy Graham. хэн байсан бэ гэж? Билли Грэм байхгүй юу? And he won 100 million for God. Тэр 100 сая хүнийг сайн мэдээнд дээр авчирсан баг. You never know who you are winning for God. Тэгэхээр та хэнийг ямар хүнийг эзэн дээр авчирч байгааг та хизээч төсөөлж чадахгүй маа гэж. I already see that I will not be able to finish tonight with all these 5 points. За тэгэхээр би өнөөдөр оройн 5 сэдв бүгдээрийн дуусахгүй гэдгээ ёсгүй байна гэдгийг би ойлгож байна гэж. So I will finish them tomorrow night. Тэгэхээр маргааш дуусгах хэрэгтэй байна гэдгийг ойлгож Of байна. course, you will be here tomorrow night. Маргааш та нарыг энэ бас байна гэж би I бодож байгаа command болохоор you to be here tomorrow night. маргааш би та нарыг энд бай гэж тушааж байгаа болохоор гэж. Thank you. Баярлалаа. Ирнэ гэж хэлсэнд баярлалаа гэж. But you know, we meet people everywhere. Би хүмүүстэй хаасаагүй тааралддаг. Sometimes we pastors think, well, the churchmen, they win souls for God. За чуулганы гишүүд маань хүмүүсийг авралт авцрах гэж заримдаа бид нар боддог. I'm the apostle, I don't have to do it. Би чуулганаа үүсгэн байгуулсан элчин юм чинь би заавал тэр ажлыг хийх шаардлагагүй гэж боддог. But I want to tell you a story Харин би тэгвэл танд нэг зүйлийг хэлж өгье гэж. that happened to me a few years ago. Надтай тохиолдсон хэдэн жилийн өмнө надтай тохиолдсон зүйл байгаа маа. Sasha, you know, there's a restaurant close to Word of Life Church called Excel Grill. Excel одоо мах шарсан мах зардаг тийм ресторан байдаг гинэ. I go there Би тэнд очиод тэнд би regularly. тэнд байнгын үйлчлэгч гэж. You see a lot. Нилээ эзнийг маань харж байгаа байж та доо. And I buy kebab. Тэгээ би кебаб аваад You don't have maybe that here in Mongolia, but it's special. They are made by Arabs. за тэд нэр ихэвчлэн арабчууд яг өөрсдөө гараараа хийх юм л та. They are from Iran. За тэд нэр Иранаас ирсэн хүмүүс байдаг. They are Muslims. Тэгээ одоо муслимчууд. And I went there and I buy my kebab. За би тийшээ очиод кебаб бодлож авсан. And one day they asked me, Тэгээ нэг өдөр надаас ингэж асуулаа. who are you? Та хин юм бэ гэсэн. What are you doing? За та юу хийд юм бэ гэсэн. I said, I'm traveling. Тэгэхээр би зүгээр энэгээр ороод гарч байгаа маа гэсэн. Би аялдаг юм аа гэсэн And байна. I came back another day За би дараагийн өдөр дахиад нэг and үйлчлүүлсэн. they said, what are you doing when you're traveling? Тэгэхээр та аяллахаараа тэгээ яг юу хийд юм бэ гэж надаас асуусан. I said, I tell stories. Би хүмүүс түүх ярьж өгд юм уу гэсэн. Next time I came back, За би дараагийн удаа дахиад үйлчлүүлсэн. what stories are you telling when you're traveling? We've been talking here. Өмнө нөгөө та аяллахаараа яг ямар түүх ярьдгийг хэлээгүй шүү дээ. Яг ямар түүх ярьдаг гэсэн. I said, I'm telling stories about a person called Jesus Christ. Би Есүс Христ гэдэг хүний түүхийг би хүмүүст ярьд юм аа гэж хэлсэн. And their eyes went, Тэгсэн чинь and they talked Arabic. тэгсэн нүдэн сонирн болоод арабаараа цаашаа хараад нэг юм яриад байсан. I didn't know what they said, Юу яриад байгааг би ойлгоогүй ч but гэсэн. something was electrified in the atmosphere, I can guarantee. Тэр нэрийг сонсоод ямар нэгэн цахилгаан цогцолсон юм шиг сонирн болоо явц гэж. Next time I came back, За би дараагийн удаа дахиад үйлчлүүлсэн. he said, we have been talking about you. Нөгөө хүмүүс ч гэсэн таны тухай бид хэд хоног ярьлаа. Tell us,
Where are you going when you tell your stories? Тэгэхээр та яг хаана очиж өөрийнхөө энэ түүхийг ярьд юм бэ гэдгийг бид нарт хэлээд гэж гисэн. I said, many places. Олон газар би явдгаа гэж хэлсэн. One day I came in. Тэгсэн нэг өдөр I said, we've been talking about you. тэгсэн дахиад намайг барьж аваад таны тухай бид нар Where бас have you been? нэлээд ярьсан. And telling the story about Jesus. Яг хаана над Есүсийн түүхийг ярьсан байлгүй хэлээд гэтээ гэсэн. And now I couldn't hold myself anymore. Тэгээ би ч өөрийгөө одоо цаашаа барьж чадахгүй I said, гэдэг. I just came from Afghanistan. Би дөнгөж сая Афганистанаас ирлээ гэсэн. I've been preaching about Jesus to the Muslims in Kabul. За Кабул дахь би мусульман шашинтнуудад Есүс Христийн сайн мэдээг ярьсан гэсэн. Ahmed Muhammad Allah. I tell you, you could cut the knife in the atmosphere. Тэг яг хутгаар ингээд тэдний зүрхэнд хутаг зүсч орж байгаа юм шиг тийм айц тэдний нөгөө хашгир дууланоос мэдрэгц гэж. I took my kebab, I went. Тэр чанга хоолойг зох аваад ерөөсө хоол аваад омонгүй тийш ширээлүүгээ явсаа гэж. And I thought, shall I ever come back? За би дахиж ирэх үү яах вэ гэж бодоход төрсөн. I waited 1 month. За нэг сар хүлээж агаад And when I came next time, тэгээ би ирэхдээ сарын дараа ирэхдээ they saw me on distance намайг холоо сараад нөгөөдөл чинь and started to do things. гэнт учиргүй юм хийгээд I эхэлсэн. said, what are they doing? Тэгээ юу хийгээд байгаа юм болоо? When they opened my door Тэгээ хаалган би онгойлгосон чинь and said, your kebab is ready. тэгсэн айл хэдий таны кебаб чи билээ гэсэн ингээд. And I thought, this is my last meal. За энэ ч миний сүүлчийн энэ газрын хоол болж таарлаа да гэж. And they were looking at me when I was eating. Тэгээ намайг идчих чахт нөгөөдөл чи над руу хараад л. Like they was when it's going to fall dead down, you know. Тэгээ намайг хизээ одоо нөгөө махын идэд үхээд одоо газар унаад өгөх юм болоо гэл тэгж байгаа байдалтай бүр ингээ хараад ирсэн гэж. He said, where have you been now? За тэгээ надаас ус. За та хаагур явж байгаад ирвэ гэсэн. I said, Azerbaijan, Baku. Азербайджаны Баку хотод байж байгаад ирлээ гэсэн. And nobody said anything. Тэгсэн хин ч юу ч тэр удаа No дуусахгүй. Allah Muhammad khallaq nothing. Нөгөө нэг янз бүрийн Алла Мухаммад гэдэг юмаа өглөхгүй байна. Nothing. Нөгөө сүр болоод ингээд орилоод идэг нь байхгүй чимээг байх юм. When I was finished, they smiled. За намайг идээд дуусны дараа нөгөөдөл чи инээгээд And they said, we know your name. бид чиний нэрийг мэддэг болсон шүү дээ гэсэн. Carl Gustav is your name. Карл Густав биз дээ. Severin is your name. Овгчин Северин биз дээ. We were in your church on Tuesday. Бид нар хоёр дахь өдөр танаас өмтөж очсон гэсэн. You preached. Та ном болж исэн шүү дээ. We received him. Тэгээд номлыг чинь эндээ авцсан шүү гэсэн. And then we received him. Ийш орсон шүү дээ. Ийш орсон гэсэн. And then they said, and then we came back. Тэгээд бид босож ирээд On Sunday. бид тэгээд бүтэн сайн буцаад танаас өмдөр ирсэн. And we received that spirit. Тэгээд нөгөө сүсч чинь нөгөө сүсч ийш орцсон. You know, ba 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 ba. Нөгөө нэг ингэдэг яа нөгөө ба гэдэг сүсч ийш орцсон гэж. They were filled with the Holy Spirit. Ариун сүнсээр дүүрсэн юм байна гэж би ойлгосон. And now we have called Iran. Тэгээ одоо тэд Иран руу уцтаад Mama comes. ээж хүрээд ир. Papa comes. Ээж нь хүрээд ирсэн, аав нь хүрээд Everybody ирсэн. comes Хамаатан төрөл төрөс бүгдээр хүрээд ирсэн. here to receive Jesus. Энд төрж ирээ Есүс хүлээж аваа гэд. Хүлээж авсан. Hallelujah. Халелуя. Only one family. Зөвхөн нэг гэр бүл. But I tell you one thing. Нэг гэр бүл аврагдсан. Гэхдээ би It was тааш нэг the зүйлийг most хэлье. wonderful kebab I ever eaten in my life. Тэрийг сонсоод миний идчихсэн кебаб өмнө нь идж байгаа хамгийн амттай кебаб байсан юм аа гэж. And you know what they said? Тэгээ тэд нар юу гэж хэлсэн гэж? After this, Үүний дараа энэ хоолны дараа all kebab is free for you. Үүнээс хойш манай кебаб танд үнэгүй очноо дандаа гэж хэлсэн. But they said, Тэгээд тэд нар ингэж хэлсэн. the money the kebab cost,
тэр кебабны үн you must give to missions. та биднэрт биш харин тэр кебабны үнтэй дүүцэх мөнгийг та илгээлтэнд бидний өмнөөс өгж байгаарай гэсэн. So that the Muslim will receive Jesus. Тэгээд тэд Есүсийг хүлээж авсан байгаамаа гэж. Бусад хүмүүс Есүсийг хүлээж авах ёстой учраас та илгээлтэнд мөнгө өгөөрэй гэжсэн биш. Let me tell you something. One soul. Тэгэхээр нэг сүнс So important for God. нэг хүн гэдэг бурханд маш чухал юм аа гэж. Let's pray that this fall Тэгэхээр энэ намар бид бүгдээр хамт залбирая. Энэ намар will try to win one soul each. нэг хүнийг та эзэн дээр авцраарай гэж. Not 10, 10-ыг биш шүү. one soul. Ганцхан хүний тухай би ярьж байна гэж. The church is a positive church. Чуулган бол эрг чуулган. And it's a reaching out church. Энэ бол гадагшаа бусдад төрүүлж хүрдэг чуулган. And God wants you Тэгээ бурхан таныг to win one soul for God. ганц хүнийг эзэн дээр авцраараасай гэж хүсэж байна. Now, the last point for today. За миний сүүлчийн өнөөдрийн хэлэх зүйл I will spare the two best one to tomorrow. маргааш би хамгийн шилдэг хоёроо маргааш нөөцөлё гэж. Одоо миний яг хамгийн Everybody сүүлчийн say, сэдв. we are a positive church. За бүгдээрээ намайг хэлэхгүй бид эрэг чуулган. We are a reaching out church. Бид бусдад төрүүлж хүрдэг чуулган. Number 3, Гурав дахь нь we are a Jesus-centered church. бид Есүсээр илгээгдсэн чуулган. Hallelujah. Jesus Есүс is our Savior. бидний аврагч. Jesus Есүс is our healer. бидний эдгээгч. And Jesus Есүс is our deliverer. бидний чөлөөлөгч. Let's focus on Jesus this next year. Тэгээ бүгдээр ирэх жил Есүсээр төвлөрье. In our sermons, Бидний номлолууд маань in the cell groups, бидний цугларх when жижиг you бүлгүүд talk, when маань we gather, talk constantly on Jesus. бивэнтэйгээ ярихтаа ч үргэлж Есүс төвтэй байгаарэ гэж. We sing a song in our church very much right now. Бид нар чуулгандаа одоо яг нуулж байгаа хамгийн их I одоо don't know if you have it in Mongolian. модонд орж байгаа нэг дуу маань ямар It's called дуу like вэ? this. Тэгээ бид нар ингэж дуулдаг. Jesus is the center of it all. Jesus is the center of it all. Da-da-da-da-da-da-da. Dee-da-da-da-da-da-da. Jesus. Only Jesus. Now you sing. No. Есүс бүхний төв та гэсэн үгтэй байгаа л да тийм. I believe that Jesus is the center of this church. Тэгэхээр энэ чуулганы төв нь анхаарлын төв нь Есүс. Hallelujah. Энэ Есүсийн тухай байх ёстой гэж. Let's Hallelujah. focus on Jesus. Тэгм болохоор Есүс дээр төвлөрье. When you have a problem, Та асуудал тохиолдохгүй pray to Jesus. Есүс рүү залбир. When you are happy, Та жаргалтай sing үедээ about Jesus. Есүсийг магтан дуу. When you are sorrowful, sing about Jesus. Тэгээ таны амьдрал гашуун юм шиг санагдах үед ч Есүсийг магт. Jesus Есүс. saved you. Есүс таныг аварсан. He will heal you. Тэр таныг эдгээх болно. He will set you free. Таныг чөлөөлөх болно. Jesus Есүс. is the center of it all. Есүсийн тухай юм. Есүс бүхний төв юм аа гэж. So we are a positive church. Тэм учраас бид эрэг чуулган, We are a reaching out church. бид бусдад төрүүлж хүрдэг чуулган, And we are a Jesus-centered church. бид Есүс төвтэй чуулган юм аа гэж. How many want you just to focus around Jesus next year? Та нарын хідэн эрэх жил Есүст үнэхээр төвлөрөхийг хүсэж байна. Wave your hand. Гараа даллахгүй юу? Hallelujah. Let's lift our hands and praise Jesus, everybody, right now. Бүгдээр яг одоо Есүс рүү Let's хандан stand up түүнийг and praise Jesus. суудлаасаа боссон Есүсийг магтан Let's lift our дээдлцгээе. hands to Jesus. Есүсийг хүндлэн дээдлцгээе. Center around him right now. Яг одоо түүн дээр бүгдээр анхаарлаа Because тавья. Jesus is the center of it all. Есүс бүхний төв юм аа. Jesus is the center Есүс төв юм аа. Энэ Есүсийн тухай юм аа гэж. of it all. Hallelujah. Халелуя. Let's worship him right now. Бүгдээр түүнийг дээдлэн үнэлцгээе. Түүнийг Let's магтан worship дуулцгаая. Jesus. everybody. Бүгдээр Есүсийг магтан дуулцгаая.